сайн байцгаана уу? Өмнө жилийн нэг бичлэг хийжсэн харсан чи яг жилийн өмнө баг шахуу хийжсэн юм байна. Тэгээд нэг жилийн дараа дахин иргэн ирлээ гэж тий. Сая ерөнхийдөө бол за яхаа надаарч ер нь YouTube-д одоо л гэжтэй гэж бодоод ер нь болцсон аахгүй юу. Тэглэж ярих юм маань жоохон юм dark талдаа байсан. Тэгээд өөрөөсөө кринжлээд. Гэтэ юу болоо л да сая энэ одоо яг цаг 9 цаг 50 минут болж байна. 4 сарын 30. Одоо 12 өнгөрөө 5 дугаар сар болох гэж байна. Тэгээд 5 дугаар сарыг энэ гоё жоохон ийм үр бүтээлтэй бас шинийг туршсан тиймэрдүү байдлаар өнгөрөө. Тэгээд өөрийнхөө яг дотроо энэ хийх гээд ер нь хаашлуулад идэг зүйлсүүдээ ингээд бэлэн биш ч гэсэндээ туршиж үзье. Хий гээд дахиад эхлүүлж гин. Тэгээд би бас энэ 4 дугаар сарыг нэлээд хүнд байдалтайгаар дуусгасан. Тэгээд ийм хүнд бас 4 дугаар сар таа ч бишлээ. Ийм хүнд үе бас байдсан байх шүү. Тэгээд энийг бас ингээд дахиад даван туулж гарсанд баярлаа гэд юу н өөртөө баярлаа гэж хэлгээд дахиад бичиж байна. За өнөөдөр 4 дугаар сарын 30 2026 он. За тэгээд өмнө нь нэг бичлэг хийснээс хойш өдийг болтол юу хийж авсан бэ гэдэг жоохон апдейт хийдэм үү гэж бодлоо. Угаасаа надад ярих гэсэн юм нэг топик тодорхой сэдв байгааг болохоор. За 25 оны яг 5 дугаар сарын үеэр би дипломныхаа ажлыг хийгээд явж исэн. Дипломны ажлыг хийж эхлээд 2 сар шахуу өнгөрсөн байсан. Тухайн үед судалгааныхаа үе дээр явж исэн. За тэгээ 6 дугаар сар болоод манай эхний семестр амарсан. Гэтэ зуны амралт ороод огт амраагүй. Би Монгол бүр яг 2-7 хоног явчаад 2-7 хоног playtime үзэх гэж Монгол руугаа явчаад эргэж ирээд ерөнхийдөө судалгааныхаа үе шатнаас одоо тэрийгэ концепт болгоод design visualize хийх ер нь маш чухал үе рүү орсон 100. Тэгээд 100 амармаар идэг бүр сургууль дээр байгаад ах шиг хэцүү юм байгаагүй. Тэгтээ яг Монгол яваад амраад ирсэн маань бүр аюу тийм гоё фреш мэдрэмж өгчээсэн л та. Ялангуяа playtime дээр амар гоё байсан. Би өөрөө механикт бүр амар дуртай. Тэгээд механикийг үзээд маш гоё байсан. Механик ч яг хамгийн сүүлийн өдрийн хамгийн сүүлийн одоо тайз перформанс байсан шүү дээ. Тэгээд яг механикийн өмнө би үзлээ. Механикийн өмнө нэг үзсэн юм аа. Би нөгөө Shy Poopers үзэж байгаа тийм механик руугүйгээд бүр хамгийн урд зогсон. Тэгээд playtime-ыг бас гоё өнгөрөөсөн. Тэгээд Солонгост эргээд дипломныхаа ажил руу орсон. Тэгээд 8 дугаар сар болсон. 8 дугаар сарын сүүлээр нэг олон улсын тэмцээнд орсон. Архитектурын тэмцээнд ороход тэрний маань дедлайн нас тулчаад ерөнхийдөө 8 дугаар сараас аюу завгүй өнгөрсөн. 8 дугаар сараас аюу стил саний удаас нэлийн унсан өдрүүд их байсан. За тийм ээ. Тэгээ 9 дугаар сар болоод эргэл хичээл ороод эхэлж байгаа юм л та. Тэгээ 9 дугаар сараас ерөнхийдөө дандаа компьютер дээрх ажлуудаа эхэлсэн. 10 дугаар сараас макетуудаа бэлдэж эхэлсэн. Тэгээд манай багийн маань хамтрагч бит хоёр ерөнхийдөө 3D принтерээр бас маш их зүйлсийг хийсэн. Тэгээ 3D принтерээс нэлийн цаг орчин хийгддэг учраас юмнууд айлуулах эрт хийх гээд 10 дугаар сар маш завгүй байсан. За тэгээд 11 дугаар сар болоод бүр тэр 11 дугаар сар яаж өнгөрсөн юм бөө мэд. Тэгээд 11 сарын 11-нд үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Тэгэж нэг дипломныхаа ажлыг хамгаалсан. Бас нэг тэмцээнд орсон. Тэгээд өөр дараагийн шатанд нь шалгараад сургуулийнхаа үзэсгэлэн гаргахтаа зэрэгцээд
Солонгосын хан мөрний тэнд нэг нүдүр сум гэх нэг ийм жижигхэн арал шиг юм байдаг байхгүй юу? Тэгээд тэндээ ингээ хүмүүс очиод бас ингээд нөгөө хан мөрний хоёрыг давуу ингээд өдр суудаг. Тэгээд тэндээ нүдүр сум нэг ийм үзэсгэлэнгийн газар гэх юм уу? Бас тийм газар тэр одоо тэмцээн нь бас үзэсгэлэнгийн давхар гаргана гэж заяа. Яг хугацаанд давхцаад. Бид хоёр ерөөхдөө 2 том макет хийсэн. Яг 2 адилхан макет хийгээд эхний өдрөө 3 дахь байсан баха. Сургуулийнхаа үзэсгэлэнд юм хамгаалчаад маргааш нь шууд тэр нүдүр сумдаг газар руу очиод дахиад үзэсгэлэнгээ гаргаад тийм юм болсон. Тэгээд тэр тэмцээнээсээ бас айгүй азтай их бид хоёрыг бас тэр үнэлсэн одоо тэр шүүгч багш нарт бас маш их баярлж байна. Бид хоёроос шагнал авч 1 сая вон авсан байгаа. Тэрийг хоёлоо хувааж аваад л тэгээд сайхан дуусна гэж. Тийм тэгэл ер нь бол 11-р сарын дундуур гэхэд бид хоёрын хамгийн юмнууд бэлэн болол. Oh my god, тэгээд тэрнээс хойш нэг юм сонирн мэдрэмж төрсөн. Тэрийг одоо яг burnout гэдэг нь л барыг тэр хаа ингээд амар том зорилго тавиад ингээд тэрнийхээ төлөө бүр ингээд өдөр болгон юм хийгээд өдрийн 80% нь барыг тэрэндээ зорцуулаа сүултээ бүр нойр ойлгоо ингэж явж маад ингээд миний амьдралын бүр амар том юм орон зайг эзэлдэг тийм рутин гинт байхгүй болчоор ингээд амар сонирн болцсон юм билээ. Тэгээ эсрэгээрээ юу ч хиймээргүй хийх юм байсан ч ингээд хиймээргүй бас ингээд хийх юм олдохгүй аюу сонирн байдалтай ер нь 12 дугаар сарын одоо 2 дахь семестрээ дуусгасан. Тийм. Тэгээд 12 дугаар сарын сүүлээр Colors 1 сарын 2-нд тоглолтоо хийн гэж зарлаад. Агуу 12 сарын ихээр юм байна. Тэр зарлалыг хараад би ер нь okay, I deserve it тий. Би бүр амар хичээсэн. Би өөрийгөө амар даажилсан. Бас яг энийг хүртэх хэрэгтэй гэж бодоод плед аваад 1 сарын 1-нд Монгол руугаас буцсан байдیں۔ Бид 7 хоног явсан. Тийм 7 хоногтоо тэгээ Colors үзчихэд эргэж ирсэн. Тэгээд 2 дугаар сар боллоо. Өдөө 50 өнгөрсөн. За тэгээ 3 дугаар сараас би одоо ингээ сүүлийнхаа семестрийг ер нь дуусгах гэж явж байна. Одоо 5 дугаар сар гэдэг чинь 5-6 сар гээд одоо ингээ төгсөх нэ. Oh my god. Баярлалын зэрэгцээс айгуу тийм сонир мэдрэмж байд юм байна ингээд. Яа би одоо ингээд нүүнээс цаашдээ тэр болон юм бие даалтны тэр юмэрээ хийх шаардлагагүй ёо ямар гоё юм бэ гэж бодохынхаа зэрэгцээ. Миний яг харьяалагддаг юм байгууллага одоо байна штэ тийм манай сургууль гэдэг чинь миний. Би тэр харьяалсан ингээд гарчингууд шууд ингээд unemployment амьдрал руу ингээд шууд гүгэд орчих жоохоо. Тэнгүүд ёо одоо яах вэ? Би ч юу цаашдаа яах вэ? Би мэргэжлэр ажиллах үлээ? Би хаана ажиллах вэ? Надад тэ хангалттай ур чадвар байгаа илүү? Тэ надад ийм одоо тэ би чадгалуу гэдэл амар хэцүүл бодоод л ингээд яг л өдөр хоногийн өнгөрөөж байгаа. Портфолиогоо хийн гэж хэлээ. 1 сараас эхлээд портфолиогоо хийн гэж хэлээд өөртөө яг бодлоо хэлээ 3 сараас мэн одоо 4 сар болж байна. Oh my god. Портфолиогоо өгөн яг төгсгдөө зэрэгцээд бэлэн болгоно гэж бодож байсан чинь үгүй юм байна. Яг хиймээр байгаа ч гэсэндээ яг яаж хэрхэн эхлэхээ ерөөсөө ингээд ойлгохгүй байгаа, хэлж чадахгүй байгаа. Тэгээд одоогоор нэг хувцсны газар ажиллаж байгаа. Тэгээд бас өмнө бичлэг дээр ярьж байгаагүй хаа би нэг Солонгост анх оюутан болж ирээд нэг хоолны газар ажиллаж эхэлсэн цаг ажил. Тэгээд тэр газартаа эхлээд амар дуртай байсан. Эхлээд миний амьдралын маань бүр нэг хэсэг би ажилд амар дуртай байсан. Тэгээд дараа нь тэг ажилчид тэг менежер бидний дунд нэг юм boundary байха болоод хэд дундаа ороод тэгээд нэлийн бифтэй болж эхэлсэн. Тэгээд тэр бифтэй бас нэлийн удаан тессэн. Тэгээд дипломны ажлын хажуугараас ажиллаасаа гараад өөрөөс давхар зовоомооргүйс болохоор тесээд ажиллаа. Тэгээд сая
сая жижигтэй өчигдөр би ер нь бол гарсан юм байна. Тэгээ менежертайгаа хамт хоол идчихээд бас ажилласаа гарсан. Яг хоо босод хүмүүс ингээд нэмэг цагийн ажил юм сүртэй юм байж магадгүй л дээ. Гэтэ би ерөөхдөө нэг юм комфорт зондоо нилийн ингээд дасчдаг. Тэрнээсээ ер нь бол холдох гэж нилийн зүтгэдэг. Өөрийгөө нилийн ажилдаг. Тэгээд энэ сонголт маань бас нилийн бас том сонголт байсан миний хувьд. Ер нь бол яг надад ингээ те үр өгөөж өрхөө байсан. Би энэ газар үүнээс цааш илүү өсөж дэвчихгүй байна гэсэн үгнээс гарсан. За ойрын сонь сайхан гэвэл тийм байна. Хамгийн том сонь сайхан бол манай 4-р сар байна. Oh my god. Би 4-р сарыг ер нь бол маш их хүсэн хүлээсэн. Ингээд хүлээж аваад за sorry манай гэрээ нэг юм жижиг мистик амтан яваад би бүрээ л галзарах байна. 4-р сарыг аягүй хүсэн хүлээсэн. Тэгээ 4-р сарын эхний 7 хоног, эхний 2-7 хоног бол бас маш гоё байсан. Би бас өөртөө ер нь бол амралт өгөөд 2-7 хоног солонгосоор нилээн аялсан, далаа явсан. Эсвэл тэнгэрээр ниссэн. Тэгээд сүүл хэсэг рүүгээ emotionally breakdown тэгээ бүр юм ёроолгүй үн рүү унсан байдаг юм аа. Тэгээ яг манаас яг шалгалтын үедээ давхцаад юун дээр шалгалт бэлдэх зүгээр. Би маргааш өглөө сэрхүү үгүйтэй байлаа сая сүүлийн 2-7 хоног. Тэгээ одоо арай гайгүй болж байна. Гайгүй болох жоох юу нь дасаж эхэлж байна. Нэг энэ байдалтайгаа өөрийнхөө энэ байдалтайгаа энэ бол хүчээр эвлэрч байна. Би энийг давахгүй л болоосаа амьдрал цааш өргөжлөхгүй гэдгийг яг тархинд ойлгож байгаа болохоор зүрхэн чангалаад тесч байна. Тэгээ энэ тухай яриа ихээр сет специфик бас нэг амар хүмүүс сонсморгүй байх. Өөрөө ч ярмааргүй. Нэгэхгүй ямар тийм өөрөө ярмаар байж штэ. Ер нь тийм байна. Тэгээ би цаашдаа юу ярих вэ гэж бодоод байгаа хгүй юу. Тэгээд ерөнхийдөө би яг сая энэ хэд хоног ер нь өөрийгөө нэлээд анзаарсан юм. За би ч ер нь ийм хүн юм байна да. Энийг өмнө мэддэггүй байсан юм байна да. Энэ тэрэг. Тэгээ тиймэрдээ анзаарсан зүйлсүүдээ яриад тэрийгээ бас зүгээр анзаараад өнгөрөх биш жоохон судалгаа үндэслэлтэйгээр за энэ бол яг ийм байт юм байна. Одоо ийм амьдралын паттерн хэм маягаас ийм айс зан ийм дадал зуршил үүсч болт юм байна гэдэг ч юм уу. Ер нь бол жоохон юм шилүүхэн үндэслэлтэй ч юм уу тий. Эсвэл хэрхэн энийга яг ийм албан ёсны үйлдэл болгоод энийга давж гарах гад ингээд хичээж байгаа вэ гэдгийг ингээд хуваалцдаг ч юм уу. Жоохон тийм аягаар хэдийм үү гэж бодсон. Бас нэг бичлэгийн санаа байсан л та. Тэр болохоор ер нь юу ч хамаагүй ярэ гэж бодсон. Толгойд орж байгаа бүх юм аа. Би одоо нөгөө тэрний хувцсны газар ажиллаж байгаа гэсэн шүү дээ. Тэр маань ерөөхдөө нэлээд уйдгартай байхгүй. Би яг ганцаар ажилладаг болохоор. Тэгээл ганцаар ажиллаж байгаа юм чи юу л спотууд ээ. Одоо бүхэл ертөнцийн бүхэл юм бодож тэр. Тэгээд бичлэг дээр ингээд бичлэг дээр ингээд өөрийгөө 100%-ээр тодорхойлж үзүүлээс ямар юм болоо гэж бодсон юм. Oh my god. Би тэгтээ жоохон залхуул хуржилээ л та. Энэ л тиймэр дүү юм. Бодсон. За тийм байна. Тэгээд ерөөдөө ер нь л яг цаашдаа яг сэтгэл зүйтэй холбоотой зүйлсүүдийн нэлийн ярмаар санагдсан. Яг энэ хэд хоногийг яг өнгөрөөсөн чинь сэтгэл зүйн энэ эрүүл мэнд гэдэг чинь бараг энэ биеийн эрүүл мэндээс илүү чухал юм байна шүү. Энэ бас нэлийн орхиж болохгүй юм асуудал юм байна шүү гэдгийг айгуу сайн ухаарсан ахгүй. Энийг ер нь л зүгээр ингээд өнгөрөхгүйгээр ингээд юм нэг арга хэмжээ авъя гэж бодоод тэгээд ингээд дахиж эхлүүлж байгаа. За тэгээд юм байна. Одоо энийг шууд эдэлэхгүй л дээ бас айгүй залхамаар шууд эдэлэхгүй л оруулж байх. Тэгээд одоо 10 цаг болчлоо. 15 минут бараг ярьсан байна. Тэгээд өнөөдөр бас бүгдээрээ маш сайн байсан шүү.
бүгдээрээ маш их хичээсэн шүү. Тэгээд өөртөө хайртай байгаад өөрийгөө амраагаарэ. Би бас өөрийгөө амрааж сурч байгаа. Тийм бүгдээрээ сайхан амраарай. Yep. Good night.